Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-р хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн, Улсын хурлд ирүүлсэн Монгол Улсын ерөнхий сайд Гомжоогийн Зандан шитрийн Монгол Улсын ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Монгол Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100-гийн 1-р хэсэг заасны дагуу төрийн байгуулалтын байнгын ороо 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын орооны хуралдаанд Монгол Улсын ерөнхий сайд Гомжоогийн Зандан шитэр ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд тэрээр дэлхийн нийтийн өмнө нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдалтай давхцуулсан улс төрийн энэхүү гацаа төвжээнд зарцуулах 1 өдөр байтугай 1 минут ч манай улсад байхгүй. Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан эх орон ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүн тавьж Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-р хэсгийг үндэслэн Монгол Улсын ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна. Хүсэлтийг хүлээн авч Улсын хурлын чуулганы уралдаанаар хэлэлцүүлж өгнө үү хэмээн өөрийн хүсэлтэд дурджээ. Монгол Улсын үндсэн хуулийн 40-р зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 1-р хэсэгт Улсын хурлаас ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шөнө ерөнхий сайдыг томилсноор дуусгар болно гэж заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Гомжоогийн Зандан шитрийг томилох нь зүйтэй гэж үзсэн болно. Монгол Улсын ерөнхий сайд Гомжоогийн Зандан шитрийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхий сайд Гомжоогийн Зандан шитрийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлт Монгол Улсын ерөнхий сайд Гомжоогийн Зандан шитрийн чөлөөлөгдөх хүслийг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарланд тусанд баярлалаа.